Би маш олон камер хэрэглэж үзсэн боловч яг энэ камер дээр надад хэлэх зүйл байна. Тэгэхээр энэ миний гар утас. Өдөр болгон чамтай хамт байгаа, халаасан чинь байгаа, зураг дарж болох уу? Болно. Бичлэг хийж болох уу? Ямар ч асуудал байхгүй. Гэхдээ эн чин утас notification тасрахгүй, чатууд, дуугар, мессеж, дуудлага гэх мэт бичлэг хийгээд удаагүй байтал төд удалгүй IG дээр reels үзсэн суужих болно. Тийм учраас зөвхөн бичлэг зураг зориулсан чи өөртөө энэ миний үндсэн камер R6 Mark 3 зураг бичлэгэн дээр зүгээр л мангас залгацсан байгаа дурн нь RF24 105 дээр нь гэрэл залгачихсан байна. Ингээд энэ сетэрээ энэ 15 сая орчим төгрөг болно. Тэгэхээр энэ хоёрын дунд юу байж болох вэ? iPhone-оос илүү зураг дардаг бичлэг хийдэг. Тэгэхдээ энэ нэг нөхрөөс хамаагүй хямд байх. Харин үүний шийдэл нь Canon PowerShot V1 байж болох юм. Би энэ камерыг одоогоос нэг 20 орчим хоногийн өмнө авсан. Тэгээд энэ хугацаанд хэрэгэлсэн сэтгэлдээсээ туршлагаасаа та нартай хуваалцсан. Энэ камер дээр хамгийн ихэнд анхаарах зүйл бол хэмжээ. Ихэвчлэн камерын ревю хийж байхад хэмжээг нь харуулах зорилгоор хүмүүс карманда хийдэг. Би ч гэсэн энийг чөлөөтэй карманда хийж дуулна. Гэхдээ ямар ч хүн өдөр болгон карманда, өмдний карманда камер хийгээд аваад явахгүй. Харин цүнхнийхээ ямар нэгэн жижиг карманд хийгээд аваад явхад бүрэн тохиромжтой. Энэ дээр нэг алдаа байдаг. Хүмүүс жижигхэн камер хайгаад эхлэхлээр нэг зүйлийг мартчихдаг. Тэр нь эвтэйхэн байдал. Жижиг камер болгон гарт гой сууж өгдөг. Харин энэ камерын хувьд зузааны хувьд харах юм бол хэрвээ компакт камер гэдэг талаас нь харах юм бол тодорхой хэмжээнд бас зузаан талдаа орно. Гэхдээ энэ зузаан нь чамд гарны чин доор орох энэ грипийг илүү зузаан болгож өгснөөр гарчин маш сайн сууж өгнө. Харин нөгөө талд нь эрхий хурам зориулсан ийм хязгаарлагч байгаа. Энэ нь болохоор чиний камер чин гарт зөв сууж байхлаар чиний зураг бичлэг хийж явах явцад чичиргээ хамаагүй багасна. Хэрвээ чиний жижигхэн камер чин хэвтэйхэн биш байх юм бол хүмүүс камераа илүү сайн чанга гатах гад хүчээр базаад байдаг. Хүчээр базаад ирэхлээр камер нь чичрээд эхэлдэг. Эргономик байдал камерын гарт сууж байгаа байдал өөрөө маш чухал байдаг. Тийм учраас энэ камерын таалагдсан зүйлүүдийн хамгийн ихний зүйл бол хэмжээ, жижигхэн мөртлөөсөө гарт эвтэйхэн энэ загварна. Дараагийн чухал зүйл бол харж ивэл энэ өөр дээрээ ердөөсөө салдгүй ганц л дурантай байгаа. Хэрвээ full frame-ээр ярих юм бол 16-аас 50 мм. Өөр дээрээ салдгүй zoom дурантай. Харин өртсөний хувьд болохоор 2.8-аас 16 мм дээрээ харин 50 мм дээрээ 4.5 өртстэй. Энэ хэрвээ өртсөн 2.8 солигддгүй өртстэй байсан бол надад таалагдахгүй гэж мэдэн штэ. Гэхдээ хэрвээ энэ камерын дуранг 2.8 өртцтэйгээр хийсэн бол энэ яагаад ийм жижигхэн компакт байдлаар болж өгөхгүй. Дуран хамаагүй том болох байсан, хамаагүй хүнд дуран болох байсан. 16 мм гэдэг бол өргөн өнцгтэй орно. Би өөрийгөө селфи хийлье гэж бодъё. Селфи хийж байхдаа ерөөсөө нүүрнээсээ нэг төв орчим зайд зураг дарахад бичлэг хийхэд миний хоёр тал агаартай орон зайтай гарч өгнө. Энэ нь зөвхөн ганцаараа селфи хийгээд зогсохгүй найзтайгаа нашир. Техникийн саатал гарлаа. Тэгэхээр 16 мм гэдэг бол зөвхөн ганцаараа селфи хийгээд эсвэл влог хийгээд зогсохгүй хажуудаа хүнтэй эсвэл хайртай амьтантайгаа зураг даруулахад хангалттай хэмжээний. Заавал гараа хол сунгаадах шаардлагагүй. Маш ойрхоноос зураг дарах боломжтой. Сайн үгээр. Дараагийн таалагдсан зүйл бол батарей. Энэ камерт LPE17 гэдэг загварын батарей ордог. Тэгэхдээ тэр батарей нь өөр маш олон төрлийн камерт ордог байгаа. Батарейны хувьд бол багтаамж их батарей бол ердөөсөө биш. Нэг сонирхолтой зүйл нь би энэ камерыг задлж явахад, хайрцагнаас нь задлж явахад камер нь байсан, батарей нь байсан. Гэхдээ камерын цэнэглэгч нь байгаагүй. Би тухайн үед тэгэхээр би цэнэглэгч авах юм байна. 2-3 нэмэлт LPE17 гэдэг батарей авах юм байна гэж бодсон. Хэд хоног хэрэглээд үдсэний дараагаар нэмэлт батарей авах шаардлага юм байна гэдгийг ойлгосон. Хэрвээ энэ камерыг зүгээр өдөр тутамдаа аяллаар влог хийж байхдаа зүгээр өдөр тутмын өөрийнхөө амьдралаа бичлэг болон зургаар хадгалъя гэж бодож байхад нэг бүтэн цэнэглэлчихсэн байгаа батарей нь өдрөө хангалттай дааж илээ. Харин ямар нэгэн байдлаар цэнэгчин хүрэхгүй гэж бодож ивэл энэ аппарат өөр дээрээ Type-C оролттой бөгөөд Type-C утасны цэнэглэгч, power bank юу ч залгаад
дотор байгаа батарейгаа чөлөөтэй цэнгэлж болно. Тийм учраас чиний хэрвээ батарей дуусчих юм бол Type-C цэнэглэгчээр залгалаа 40 минут цэнэглэлээ тэгээд бүтэн өдөр дахиад зураг бичлэг хийх хангалттай хэмжээний цэнэгтэй болж байна гэсэн үг. За дараагийн чухал зүйл бол би нэг хүмүүс дандаа захиж хэлдэг. Ямар ч видео контент хийсэн бай. Чиний аудио хамгийн чухал. Хүмүүс дүрс муутай, дүрсний чанар муутай контентыг үзээд иж чаддаг. Гэхдээ аудио муу контентыг ердөөсөө үзэж чаддаггүй. Энэ дээр би өөрөө анх маш их алддаг байсан. Аудиогоо зөв бичиж чадахгүй. Миний аудио болохгүй нэгэ микрофон тэгээд хэмнэгч жагаад аваачаа хямдхан микрофон авчдаг. Тэр нь болохгүй. Тэгээ яахаа мэдгүй маш удаан хугацаанд би алдаа гаргаж ирсэн байгаа. Тийм учраас аудио маш чухал. Одоо камерууд маш олон төрлөөрөө байгаа. Гэхдээ камер сонгож явахдаа хэрвээ чи өөрийгөө бичлэг хийнэ гэж бодож байгаа бол нэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй. Тэр нь чиний камер микрофоны 3.5 мм-ийн AUX оролттой байх ёстой. Энэ камерын хувьд өөр дээрээ микний оролт яг тэр AUX оролтонд байгаа. Тийм учраас хүссэн микрофоноо залгаад өөрийн яриатай, аудиотой бичлэгээ сайн чанартайгаар хийгээд авах боломжтой. Тэгээ зогсолгүй. Энэ хажууд нь байгаа оролт болохоор 3.5 мм-ийн чихвчний оролт. Чихвч ямар хэрэгтэй байдаг вэ гэвэл дуртай чихвчээ залгаад бичлэг хийж явах явцдаа аудио чинь зөв бичигдэж гин үү, хэтэрхий чанга байна, сул байна уу гэдгийг хянаад явах боломжтой байдаг. Гэхдээ би үүн дээр хэлэх байгаа зүйл нь гэвэл энэ камерыг авсан даруйда чи нэмэлтээр өөртөө үнэтэй микрофон худалдаж аваад авах шаардлагагүй. Энэ харж байгаа сагсгар юм бол энэ өөр дээрээ байгаа микрофоныг салхинаас хамгаалсан зориултын хамгаалт юм байна. V1 загвар бол видео буюу видео контент хийж байгаа хүмүүст зориулсан камер, влог хийх сонирхолтой хүмүүст зориулсан камер учраас энэний аудион дээр маш сайн анхаарч өөрийнхөө их бие дээр сайн чанарын микрофон байсан билээ. Одоо би харин та нарт өөр дээр микрофон залгасан эсвэл их бие дээр байгаа микрофоныг харьцуулсан аудиог сонсгож үзүүлье. Окей, одоо миний бичиж байгаа бичлэг бол камер дээр микрофон залгачихсан байгаа Rode-ийн shotgun микрофон. Хэр сонсогдож байна? 1 2 1 2 3 4 5. Мэдээж микрофон залгачихсан байхад чиний аудио хангалттай хэмжээний сайн сонсогдно. Тэгвэл одоо микрофоноо аваад тестгээд үзье. 1 2 3. Одоо сонсогдож байгаа аудио бол ямар ч микрофон байхгүйгээр камерын дээр өөр дээр нь байгаа их бие дээр нь байгаа микрофоноор бичигдэж байгаа аудио. Би камернаас нэг 2 төв орчим зайтай ярьж байна. Тэгээд миний аудио хэр сонсогдож байна. Ер нь бол хангалттай сайн байгаа. Тийм учраас хэрвээ чи микрофоноо хаа нэгтээ мартчих юм бол ерөөсөө санаа зовох зүйлгүйгээр камер дээрх аудиогоо бичихэд хангалттай. Харин камер дээр дагалдаж ирж байгаа энэ салхины хамгаалтыг гадаа гаргахдаа салхитай үед дээр нь хийчихсэн байхад нэмэлтээр шүүм орж ирэхгүй. Энийг би харуулах зорилгоор салгачлаа. Гэхдээ энийг салгаад авах шаардлага байхгүй. Тогтмол өөр дөрөв байж иж болно. Тэгэхээр миний аудио хэр сонсогдож байна? Таалагдж байна уу, таалагдахгүй байна уу? Комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Камернууд ихэвчлэн микрофоны оролт нь зүүн талтай байдаг. Дэлгэцснийхаа хажуу талтай. Ихэнх камер. Гэхдээ энэ камер дээр хэрвээ анзаараад үзэх юм бол чихвч болон микрофоныхоо оролт нь бариултай буюу баруун талтай байгаа. Учир нь хэрвээ зүүн талд нь харах юм бол эндээ нэг том нүх байгаа. Дээрээ ч гэсэн адилхан юм нүх байгаа. Тэгэхээр энэ нүхний зориулт нь юу вэ гэвэл доторх халуун агаарыг гадагш нь гаргах дотроо сенстэй. Учир нь нэмэх 30 градус гадаа нарны шууд тусгал дээр камераар битгээл iPhone-оор бичлэг 4K дээр хийж байхад чиний утас маш урдан хална. Тэгээ батарей нь биш. Камер дотор ер нь бол батарей нь халддаг шүү. Процессор нь маш ихээр халддаг. Тэгээ дээрээс нь хэрвээ нарны тусгалд бол маш хурдан халаад камер утас бүгдээрээ унтардаг. Тийм учраас энэ камер маань өөрөө бичлэг хийх зориулттой учраас халалтын эсрэг хөргүүрийн сенс хийж өгсөн байгаа. Ийм хөргүүрийн сенс нь удаан хугацааны ярилцлага, подкаст эсвэл ямар нэгэн концерт үзрүү үйлчлэгийг удаан хугацаанд бичих зориулттай. Санаа зовох зүйлгүйгээр чиний камер халчин, халаад унтарчна гэсэн айх зүйлгүйгээр 4K дээр тавьж агаад бичлэгээ хийх бүрэн боломжтой. Түрүүн би хэлсэн энэ камерыг би 20 орчим хоногийн өмнө авсан. Тэгээд энэ бүх хугацаанд өдөр болгон авч явсан бөгөөд хэрэгэлсэн энэ камерыг хэрэглэж явах явцдаа дарсан зураг бичлэгнүүдээс та нартай хуваалцсан. Би одоо зурган дээр харж байгаа. Тэгээд 6 сарын 28-нд би энэ камерыг авсан бэлээ. Өдөр нэг 2-2 цагийн алдаад авсан. Тэгээд оройн нь 6 сарын 28-ныхоо оройн нь би нэг зураачийн үзэгслэн үзэх урилгатай байсан бөгөөд тэр үзэгслэн дээр яваад атсан их нэртэйгээ хамт атсан. Тэгээд энэ камераа гаргаж ирээд
сурвалжлага буюу репортаж төрлийн зураг ганц хоёр дарсан байгаа. Жижиг камерын давуу тал нь хүмүүс төдийлөн анзаараад байдаг. Одоо гар утсаараа хүмүүс тогтмол зураг дардаг, бичлэг хийдэг болчихсон учраас хүмүүс энэ жижиг юм гаргаж ирэхэд тоохгүй. Ер нь тэгэл хайчихна. Харин том камер гаргаж ирээл ингээхээр хойш чи юу инаа чи юун зургийг аливаа хаанаас явж байгаа гэдээ эхэлдэг. Тийм учраас жижиг камерын давуу тал нь ерөөсөө тэр илүү дутуу анхаарал татаад байхгүй. Гаргаж ирлээ, бод ганц зураг дарлаа. Харин дараагаар нь энэ камерыг хэрэглэсэн нөхцөл бол Playtime дээр. Би Playtime руу өөрийнхөө одоо энэ бичиж байгаа үндсэн том камер бол хизээч аваад явахгүй байсан. Маш хүнд 2 кг чи өдөр болгон үрээд явах боломжгүй учраас энийгээ цөнхрүүгээ шидсэн байсан. Би очиод баахан гар утсаараа зураг дарсан боловч дараа нь гинэд санаад би чинь камертай яваа штэ гэд камера гаргаж ирээд нэг хэдэн зураг дарсан байгаа. Тэгээд одоо дарсан зургуудыг харж байна. Дараагийн миний камера бодитоор хэрэгэлсэн газар болохоор performance art үзүүлбэр байсан. Миний үе очдог газар байдаг Хөх нар гэх тэнд төрөл бүрийн үзэсгэлэнгүүд болж байдаг. Ороод сонирхоод үзээрэй. Тэгээд наадмын өмнө performance үзүүлбэр болж исэн байгаа. Тэгээд тухайн үзүүлбэр болж байгаа газар нь тийм гэрэл багтай moody орчин байдаг. Тэр орчинд гэрэл багтай орчинд энэ камерын 2.8 өртсөн надад маш их хэрэг болж байсан. Яг бол гэрэл баг болоод ирэхлээр чи өрцөө том нээж илүү их гэрэл оруулах шаардлагатай болдог. Та бүхэнд харанхуй орчинд дарсан зураг болон бичлэгнээс та нарт хүргэж байна. Яг мэрэгчлээ уран бүтээлчтэй хийдэг тусгай юм мэрэгчлээ хүн хийдэг үйлдэл байгаа. Тэгээд энд байгаа хүмүүс бол яг тэр мэрэгчлээ урлагийг л үзүүлнэ. Энэ жил би наадмаар төдийлөн завтай байгаагүй стадион руу нэг л удаа орсон баг. Тэгээд стадион дээр явж байхдаа зүгээр явж байх зурааны ганц хоёр зураг дарсан байгаа. Би өөрөө өргөн өнцгийн дуранд ер нь их дуртай. Яг үл чи хүний зургийг дарсан ч хүнээс нь гадна тухайн орчин харагддаг. Тэр зурган дээр хэн байсан? Хаана байсан? Юу болж исэн? Ямар цаг агаартай байсан? Өдрийн ямар цагт зураг дарагдсан байна. Гэх мэтчлийн иймэрхүү жижигхэн деталь, контекстуудыг өгөөд ирэхлээр чиний зургийг чинь storytelling илүү баяжаад ирдэг. Тийм учраас би репортаж зураг дарж байхдаа ихэвчлэн өргөн өнцгөр дарах дуртай байдаг. Улаанбаатар хотод угаасаа наадмаар ажиглагддаг нэг зүйл бол хотынхан бүгдээрээ. Тэгээд энэ жил би хөдөөгөөдөө яваагүй учраас хотоос ихад үлдсэн. Тэгээ хүнгүй байгаа дээр нь хотоор
гадуур алхангаа мэдээж камера аваад явсан байгаа. Тэгээд хэрвээ энэ камерыг хэн нэгэн тийм өөрийн daily өдөр тутмын амьдралаа харуулах зорилгоор сонирхож байгаа бол маш тохиромжтой. Их тэртэйгээ хотоор алхаж исэн сонирхолтой хүн байхгүй хотод ганц хоёр зураг дарахтаа энэ камера ашиглаад дарсан байгаа. Тэгээд та нарт харуулж байна. Дараагийн энэ камера бодитоор хэрэгэлсэн кейс гэх юм бол хөрөг зураг гэж нэрлэж болох юм. Надад фитнесээр хичээлдэг найз байдаг. Тэр маань өөрийнхөө контентэнд ашиглах нэг зураг хэрэгтэй байна гэд зургийг мань дараад өгөөч гэсэн байгаа. Үндсэн зургаа бол би энэ камер дээр R6 дээр дарсан боловч энэ камера мэдээж аваад явсан. Тэгээд хажуугаар нь энэ камераар дарсан хөрөг зурагнуудаас ганц хоёрыг үзүүлж байна. Тэгэхээр энэ хугацаанд би Canon PowerShot V1 гэдэг камера хэрэгэлсэн бодит кейсүүд байла. Та нарт үзүүллээ. Тэгээд саний үзүүлсэн бүх бичлэг зурагнууд яг камераас өөрийнхөө гарч байгаа форматаар байгаа гэсэн. Энэ камер маань өөрөө C-Log дээр бичлэгээ хийж болдог. C-Log гэдэг маань түүхий дүрс. Тухайн дүрсээ дараа нь пост эдитинг програм дээрээ өнгийг өөрчилж болно. Зураг нь ч гэсэн RAW форматаар авч болох учраас Lightroom, Pixelmator гэдэг төрөл бүрийн програмууд дээр зургнуудаа эдитлэх боломжтой. Тэгээд эцэст нь базаад хэлэхэд энэ камер ердөөсөө мэрэгжлийн камер биш. Гэхдээ мэрэгжлийн камераас гаргаж болдог үр дүнг энэ камераас чөлөөтэй гаргаж болох юм байна. Хэрвээ чи өөрийнхөө сошиал медиагийн контентыг хийх, зураг дарчдаг, бичлэг хийдэг ийм камер хайж байгаа бол V1 бүрэн тохирно. Тэгээд чамд сануулж хэлэхэд энэ камерыг 10% хөнгөлөлтөөр худалдаж авахыг хүсчихвэл IT Store-оос дэлгүүрээс нь ч онлайнаар нь ч Баторших гэдэг промо кодыг ашиглаад энэ 7 дугаар сарыг дуустал 10% хөнгөлөлтөө үнээр худалдаа авах боломжтой байгаа шүү. IT Store-ын бүх салбар дэлгүүрүүд болон онлайнаар ялгаа авахгүй Баторших промо код ашиглаад хямдралтай үнээр худалдаа аваарай. Окей, тэгээд энэ бичлэг таалагдсан байх, энэ камер таалагдсан байх, сэтгэлээ хэлээрээ иймэрхүү камер чамд яг хэрэгцээ гардгүй юу? Тэгээд бит хоёрын ревю та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Дараа уулзцгаая. Чао. Нарта чам таалагдж байна. Glow in the city like